a fly, a young lovable. Golden GP төлөвийн Mystery тэмцээнээс олон улсын хэмжээний улс төрийн алдарцуутай олон тамирчид төр насны дуулал таатай байна. Ингээд Golden GP төлөвөөс зохион байгуулдаг Mystery 11 удаагийн тэмцээн албан ёсоор нээснийг мэдэгдэе. Сэтгэл маш өндөр байна. 2 дугаар хайранд орно гэж бодсонгүй. Медалийн төлөө ер нь гарч ирнэ. Өөртөө гэтээ их баяртай байна. Ус тэмцсэн багштай, тасалжуулсан багштай, ар гэрийнхэндээ баярлалаа гэж хэлээ да. Тийм мэдээж гоё спорт. Хамгийн дуртай спорттой ингэж 3 сар хоол асан байж хамгийн хэцүү болгоныг хийж авсан. Энд л мөнч явандаа л гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна. 2-3 сарын тууштай бэлтгэл, хоолон, намал бүх юмыг зохицуулж өдөө үрж алтан медаль авсандаа маш их чин сэтгэлээсээ баяртай байна. Заавал тууштай хоолны дэглэм, унталт нойр бүх юмыг найзуудаасаа хөгжилтэй цагийг өнгөрөөж яхад нь өөрийгөө тусгаарлан тэр бүгдийг маш их тийм хэцүү байдаг. Тэгээ өөрийгөө ялан гэснээр маш их баяртай байна. За тэгээд дасгалжуулагч, хувийн багш Жоо хүмүүс мэдэх бах тэгээд хайртай гэр бүлийнхэн найз нөхөд ойлгож тэмцсэн бүгдэнд маш их баярлалаа. Би энэ тэмцээнд өөрөө сууж үзье гэж бодоод орсон. Тэгээд анх удаага орж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд надад санал болгосон найздаа баярлалаа, ээж авдаа баярлалаа. Тэгээд энэ Golden Gym-ийн хамт олондоо баярлалаа. Үнэхээр амар сэтгэл өндөр айгүй бүр хэлэх амар гоё. Маш гоё хүний бие даалтрыг өвдөгч хөгжүүлдэг. Маш гоё спорт гэж боддог. Жоо шантрах тал байсан. Тэгээд хичээгээл өөрийнхөө чансаг сорий гэж бодоод Манай Golden Gym-ийн төв салбар маань энэ Golden Gym-ийн 11 удаагийн Mystery тэмцээнд нийт 7 тамирчид орсон. Тэгээд нийт манай 2 алт 2 мөнгөн медаль аваад тэгээд тусгаар байр 2-2 гэх нийтдээ орсон бүх тамирчид маань амжилттай орлоо. Ер нь бол олон тамирчин мэдээд ингээд цаг зав маш их шаардсан. Тэгээд дээрэс нь манай Golden Gym-ийн Mystery тэмцээнээс төвдлөхийн аваргууд, улсын аваргууд, хотын аваргууд маш олон ороод ирсэн. Тэгээ одоо маргааш шулгуу хотын аваргынхаа тэмцээнд бас ингээд бэлдээд орж байгаа. Манай тамирчид маань юм байна да. Манай Golden Gym маань угаасаа нийтмийн тамир сахиулахгүй ийм юу үүднээсээ үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас бодитик фитнесийг манай залуучууд маш ихээр сонирхож байгаа. Ялангуяа фитнес ангилалд бол нөгөө мэрэгжлийн ангилал бас биш тий. Олон залуучууд, өсгөөчүүд маань сонирхоод байх ийм оролцоод байх, хичээлдээд байх юм боломжтой юм төрөл байгаа. Тэгээд ивент үүднээсээ манай Golden Gym маань эрэгтэйчүүдийн men's физик, эмэгтэйчүүдийн спорт модель ангиллаар юм тэмцээнэ явуулдаг байгаа. За нийт одоо Golden Gym-ийнхаа тэмцээнд орсон залуучуудаа болон Golden Gym-ийнхаа нийт ажилтаа ажлын амжилт хүсье да.